Утсан загас нэрээ вау. Үнэхээр гоё амттай шүү. Орхон гол дээр явж байна. Хөвсгөлийн хөх баавга фестивал давхиж очиж аядууга өргөхөр болсон. Хоошуур одоо идэн. Жинхэнэ наадмын уушуур идөө 10 хоошуур захиалсан. Нэг хоошуур нийт гэж байгаа байлаа. 26 оны зуны байдлаар орхны хоошуур 3000. Вау. Жинхэнэ цэвэр цусны орхны хоошуур гэдэг. Царай нь бол үнэн царайлаг. Аль талаас нь хазгаар хоошуурчээ real deal гэдэг үлээ. За хэлбэ дээр. Хүүе. Яа. Энэ гоё хоошуур байна. 9.7. Вау. Би 8.2 оноо өгчөөл байж. Дөрөөгийн сонголт ихтэй сонголтын дээр би эргэлзэдгүй л дээ. Би бол 8. Өнгө нь бол амар гоё харагдчих. Царайлаг оос. Би бол 8.2 оноо өгчөө даа. Орхны хоошуур хаус гэдэг юм гэр байгаа пайцтай. Самбарын хажууд really good. Та хэдэн оноо өгсөн тэгээд? 8. Nice. Вау, үнэхээр nice хоошуур өнөө. Баярлаа. Респект. Яг тэмээний хэлбэртэй үүл гарсан байдаг гээд. Вау. Уул нь нийлэн харагдаг умрын цэнгэр хангаа юудаа хөө. Одоо дараа нь ири тэгээ мөрөн let's go. За бэйсдушка яа let's go. Суу. Суудсан байгаа юм биш үү? Sorry. Чачиртын гүрний энд resort дээр ирсэн байж байна. Би тэгэд одоо ингээ хөвсгөл рүү явсараа замдаа яг хэр гоё байгальтай энэ чачирт газар байд юм ээ. Хоногийн 250 гинэ эм шавгар. Nice. Шууд ингээл энд тэгээ хоноглох гойд ирсэн байна. Талын Монгол гоймонтой шүлөө тавьчихсан ингээд одоо оройны хоол идгээд буцалж гин гээд нэгээрээ. Oh yeah. Би анх удаа талын Монгол идэх гэж байна л да. Ямар ч байсан хоолоо идчихэд бид тийшээ уул руу алхаад. Тэгээ байгаль нь үнэхээр тасархай гоё газар юм байна өө. Булган аймгийн нутаг дээр. Тэгээ маргааш мөрөнд очиод хөх баавга гэдэг фестивал дээр одоо энэ жил баавга дээр тоглоод тэгээд оройд цаашаа хөвсгөлийн аялал маань ингээ энэ зуны аялал маань иймэрхүү байдалтай өрнжээ шүү. Тэ Монгол айл Тайван амглан гэд. Энэ талын Монгол гээд реакшн явах гэж байна. Тэ анх удаа хийж байгаа. Гэтэ энэ яг юу вэ? Яг зүгээр гурилтай шиг л яг рил. Сага хатуу зурсан гурил шиг л байна. Гурилтай шил. Нөгөөс гурилтай шилний нууц нь гурилаа амар хатуу зурхад явахгүй. Вау, энэ үнээр nice юм байна. Талын Монгол гээ яриадсныг одоо л ойлголоо. Энэ зүгээр яг тэр юмнуудаа хийгээл болчихж байгаа юм ингээд. Үнэхээр nice юм байна. Вау, шүлмөл нь ямар гоё болт юм бэ? Ийм талын Монгол гарснаас хойш бэлэн гоймон. Бэлэн гоймон good night те. Bisman house ёо. Оройны алхалт уул руу алхаж өгөөд мэлхий байна. Энэ Булган аймагт үнэхээр гайхамшигтай үзэсгэлэнтэй онгон тагшин байгальтай газар юм оо. Respect. Одоо энэ чинь эндээс 10 км-ийн цаана Тайг фестивал болж гин гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ жилийн Тайг фестивал дээр highlight нь болохоор Sky is your god гэдэг нөө хятад залуу ирээд ая дууга өргөж байгаа гэд. Ямар олон янзын цэцэг вэ? Энэ байгалийн үзэсгэлэн сайхан үнэхээр гоё юм аа. За ингээ ой модонд явж явах үед ийм ягаан цэцэгтэй ийм нарийнхан ийм навчтай ургамлууд байх юм бол энэ Иванчай гэдэг ургамал байдаг. Энэ болохоор аюулгүй биеийн маш сайн юм цайны ургамал. Тэгэхээр яадаг вэ гэхээр ийм навчнуудыг ингээд түүгээд тэнгуүтэ навчин нөгөө fermentation гэдэг процесс явагддаг. Түүчээ тэднүүсээ тэдэн дээрээ халуун буцалсан ус хийгээд тэгээд тэрийг нухах ч юм уу нэг бол бас хүүтэн аргаар байдаг. Хөлдөөгч нь тэгээ хөлдөөчөөд гаргаж ирээд нухаад яг тийм YouTube-ээс үзэж болно л доо. Тэгээд уух юм бол те бас үнэхээр nice цай болдсон шүү. Гой ургамлууд ихтэй. Яа энэ ямар үзэсгэлэнтэй юм бэ? Арай дэндүү гоё юм уу? Wow, beautiful sunset. Ай. Эс л бас жаргаж өгөх гээл шиг байна те. Wow, энд бүр come here. Энд бүр бас л гайхамшиг үргэлжилсээр бол авчлаа шүү. What up do?
Үнэхээр сайхан өглөө байна. Өглөө басаад голд ороод өглөө би энэ уулан дээгүүр гараад тэр хамгийн өндөр дээр нь гарсан. Тэгээд уулан дээрээс яг харсан чинь тодорхой харагдчихлаа л дээ. Планшафт нь. Планшафт. Тэгээд bird eye view-гээс харсан чинь энэ амралтын газар бүр үнэн гоё газар байт юм байна. За ямар ч үсэн хажуудлын өндөр уулан өрөө дээрээс харсан чинь бүр нэг туйлын туяа шиг ингээд үнэхээр гоё байсан. Өглөө басаад орхны нөгөө ахнараас авсан загсаа идлээ. Эдээ айцсан. Харуулж чадахгүй нэгээд. Сайхан Вьетнам кофего. Уучаал одоо мөрөн сэрээр хөдлөе дөө. Сая болгоны амар гоё адуутай айл яг ингээд өндөрлөг дээр замын хажууд бүр маш өндөрлөг дээр ингээд адуу нь ингээд байжсан. Тэгээ очисон чинь надад 2 хул айрыг зүгээр Монгол айлын ёсоор ингээд шууд хийгээд өгөхөр нь 2 хулыг унгаалаа. Тэгсэн чинь ингээд 5 литр айрыг авсан чи ийм гоё савлгаатай. Тэгээ таглаа маглаа айгүй гоё сийлд байд юм байна. Вау ийм. Тэгээ айрг нь бүр oh my god анаг. Тэгээ айрг усан чи гизээ юм болцоо. Яг булганаас мөрөн хүртэл явах зам бол үнэхээр тасархай байгальтай юм байна. Oh my god. Хамгийн гол нь айрг oh my god ямар гоё айргтай айл. Тэр замаар явах уу явахгүй лөө? Oh fuck. Гэтэ ямар ч байсан тэр айлыг би бол оюун санаандаа тогтоож авсан. Тэгээд ямар ч байсан тэр айлд очиж айрг ууж байна. Айрг ч өөрөө сая ингээд би мэдээлэл авлаа л та төрөөгөөс юу вэ гэхээр эрдэмтэд судалсан чи одоо хүмүүс ингээ пробиотик ингээ юм болгож уугаад байдаг шүү дээ тий. Тэрний бүр final boss нь явж айрг юм биш шүү. Тэгээд айрг ууцгаагаарай. Айрг уугаарай гэдэг дууч тийм учиртай юм биш шүү. Өвсгөл аймгийн Мөрөн хотоос мэдчилж байна. Нэг микрофон ажиллаж байна уу? Купауга гэдэг фестивал дээр ирсэн, nice бодолд буусан. Одоо тэгээ тоглох гэж байна. Нүүр гараа угаагаад нөгөө хувцас өмссөн. Айргаа бол уусаар л байна. Энэ айрг бол үнэхээр best in the West baby. Мөрөн хотын фестивалд анх удаа ингээд тийхүү айрг байна угаарай гэд байж идэг гэд. Нар мар ямар сайхан жаргад нэмдэ Монголын 100 үнэхээр анаг юм уу. Булган аймагаас эхлүүлээд их бол сум уртал зүгээр үнэхээр дэндүү гоё байгальтай юм байна. Манай баг хамт олон шижрээгч төрөө бид гурав бол үнэхээр байгалийн сайхныг биширч уйлан дуулж айрг уусаар агаал мөрөнд ирлээ. Мөрөн хотын хүүхэд залуустаа бүгдээр нь амжилт аз жаргал сайн сайхныг хүсье. One love. Young King Mara, what's happening? За сайн байна бах төсөө. Сайхан надас гаж гэнэ үү? Тэзээ гарав да наашаа. 9 насрахаа ороод тэгээд бүр болгоны замаар яваад явл ер нь л адал явдал. Баярлалаа. Адал явдалд бамаараад амжилт төсөө. Yay. Чөлөөт ертөнд. Хөвсгөл далайн хөвөөнд ирсэн байна. Одоо бид заваар хүслийн хатан дээр очиж хүслээ шивж тэр авийн үзэсгэлэнд байгальтай танилцчаад тэгээд дараа нь бид заваараа тэр чигээр ингэж явахдаа 40 км юм бэ. Нилээ явангуудаа юун дээр очих юм байна. Цаатангуудын отог гэх тийм газар. Тэгээ тийшээ очиж үзэхээр ийм завин дээр гарцсан. Яг хөдөлгөөн байж байна. Аюулгүй байдал номер 1. Аюулгүй антаазаа өмсөх хэрэгтэй. Хөвсгөл далай маань үнэнхээр гайхамшигтай сайхан юм байна. Хараад хахад нүд амархаар. Амьдралыг хамтаа туслахыг бүтээлсэн миний андууд. Хасаад таг шиг ахмад байдаг юм бит андууд. Яа бид ингээд хөвсгөл далайд хөдөлсөн явж байна. Хүслийн хат руу бид ингээ хөдлөө явж байна. Let's go.
Ямар гоё малгайтай залуус өвдөө. Тлээ хатан дээр ингээд гоё маркет гоё юм зарж байна. Тэгээ би сая эндээс бол юм говийн чулуугаар юм гоё зүйлт хийсэн байна. Би өөрөө энийг авлаа. Тэгээ бас нэг өөр худалдаж авсан юм их юм бол вау. Тэгээ урчуудын гоё юм байд юм байна шүү. Үнэхээр гоё цэнгэг өстэй. Хөвсгөл аймгийнхаа энэ сайхан байгалийнхаа зохицолбор газрыг их гоё хөгжүүлсэн байна. Хүмүүс ингээд хадан дээр айгүй хэцүү явж байдаг гэсэн бол одоо ингээд засаад аялал жуулчлалын хөвсгөлд хөгжиж байгаа юм байна. Тэгээ Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын юу гэдэг хэлцгээ гэдэг юм уу газар гэдэг юм уу. Тэгээ салбарынхандаа бүгдээр нь баярлалаа, амжилт хүсье. Энд бол үнэхээр nice байна. Виш ямар гоё юм бэ? Вау. Чөлөөт ертөнцийн багийн хамт олноороо ингээд өсгөл даалаа гатлаад цаатан хүмүүсийнхаа энэ нутаг дээр ирчээд байж гэн ингээд энэ сайхан цаа буух ингээд сайхан байж дим байна. Энэ Хөвсгөл аймагт ирээд айгүй гоё аялж шүү. Урдсандаа цаатангууд маань амьдраад дэлхийн хамгийн минимал амьдралын хэв маягаар амьдраад энэ сайхан цаа буух гэд амьтантайгаа хамт нөхөрлөөд бие биендээ дэм болоод бие бинийгээ хамгаалаад бие бинийгээ тижээг ингээд сайхан амьдарч идэм байна. Тэгээ энэ бидний даяарч байгаа энэ шинэ ертөнцид ингэж гоё жинхэнэ чөлөөт ертөнцийн амьдралаар амьдарч байгаа цаатангуудаа бүгдээр нь амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэ бол жинхэнэ чөлөөт ертөнцийн амьдрал шүү. Цаатай айлын утсан дотор цаатангуудын цайг уугаад сууж байна. Манай цаатангууд маань намар болохоор ингээд Хөвсгөл далайгаа урдуур нь тойроод тэгээ хоошоо ингээд 200 км гарам аялал хийд юм байна. Чөлөөт ертөнц урдсан хамгийн минимал амьдралын маягаар л амьдрд юм байна да. Одоо ингээл урдсан биш ч ерөөсөө тий. Байгаль дэлхийгээ ерөөсөө муухай болгож янз бүр өөрчлөөгүй. Яг байгаль ихтэйгээ шүтэлцэн барилдаж ингэж зэрэгцэн ингэж амьдрдаг гайхамшигтай юм байна нөө. Үнэхээр вау. Марагийн сэтгэл ямар вэ? Үнэхээр тансаг юм аа ёо. Бүр тансаглаад барахгүй юм байна. Үнэхээр үзэсгэлэн гоо байгалыг үнэхээр мэдэрч биширч байна. Ямар тав тухтай. Тийм цааны буугын сүдэд зай. Цаа буугын сүдэд зай. Тийм арай өөр амттай байна. Тийм. Хатаага хамт бас энэ сайхан аяллыг өнгөрүүлж байгаа тус үнэхээр таатай шүү. Одоо бид хоёр одгоо далаадаа шумбана. Цааны амт нь ямар вэ? Чихтэй юм шүү. Жах өөр уусдсан. Тийм байна. Тийм уус чихтэй уусдаг юм байна. Арай л өөр юм байна. Арай л цаа буугын сүтэд заяад. Тийм. Арай л өөр юм байна. Арай л өөр юм байна. Энэ бол ингээд шинэ хоньны шүл ингээд байж гумаа 5 цулын шүл. Энийг идэл ядаргаа хуян инээ дээрээ наанууд цаана good night. Тэр одоо бүгдээрээ идээд байж. Энэ сайхан та хөвч уулын лувс авдаг сая өнөөдөр бол үнэхээр гоё аялал хийлээ. Энэ бүхэндээ төлөв их баяртай байна. Баярлаа. Арт 88-д ирээд 4-р байшинд баярлалаа. Байшингууд нь айгүй гоё зөв хийгдсэн юм байна. Дүнзэн байшин, амар энерги сайтай гэсэн үг. Байшин хоорондын зайн бас яг нөгөө бөөрөө нийлүүлээд бөөнөр амьдраад байхгүй тий. Тэгээд энэ resort нь миний хувьд бол одоо бас айгүй зөв гоё resort байна. Надад маш их таалагдж байгаа. Хөөе, Бэзэл цонхоор гарах гэдэг. Бэзэл цонхоор гарах гэж оролдоод. Шашаа. Арт 88 гээд ямар учиртай гэсэн чи эгч өөрөө өнөөдөр надад ярьлаа. Арт гэдэг нь ерөнхийдөө урлагийг ингээд дэмжих хүсэлтэй. Мондөг contemporary artistууд уран баримлчид, уран зураачд ирээд өөрсдийнхөө бүтээлийг туур байсан. Тэгэхээр урлагийг ингэж гоё дэмжих тийм зорилготой. Тэгээд 88 гэдэг нь болохоор хязгааргүй гэсэн тийм утгатай юм байна. Арт 88 resort маань хоёр төрлийн байшингуудтай юм байна. Тэрнээс гадна уртснуудтай юм байна. Уртс нь надад айгүй сонирхолтой санагдсан. Уртсных нь дизайн нь айгүй гоё юм байлээ. Тэгээ 3 ортой. Тэгээд уртсан доторх яг агаарын тэр энергийн хувьд бол үнэхээр тасархай юм билээ. Тэгээд дээр нь бас мэдээж цомцог гэр Монгол гэр маань байгаа. Өдөр бидэд саунд орсон. Чөлөөт ертөнцийнх нөрөө бассейнтай, бас саксны талбайтай. Ресторан нь бол хоол нь бол үнэхээр nice юм билээ. Хоол нь бол надад маш их таалагдсан. Ийм моднууд дээр ингээд
гоё силберчд ирээд гоё юм хийсэн байна. Тэгээ ресторан дотор нь зургууд гэх юм бол залуу зураач нар ирээд намрын өнгийг ингээд гоё дүрслэлсэн зурагнууд байсан. Байгаль нь үнэхээр тасархай юм байна. Яалчгүй сэтгэл гаргаж хийсэн гоё resort юм аа. Resort-ыг байгуулсан, мөн энд ажиллаж байгаа залуучууд хүмүүс бүгдээрэнд нь баярлалаа л гэж хэлдэг. Үнэхээр nice, амархад гоё газар байна. Хөвсгөл даалын хэрэг дээр би бол нэлээд өндөр оноо өгөх юм бэ шүү. Магад тэгэхээр Монголд би ингээд зөндөө resort амралтуудаар бол явж лээсэл да. Гэхдээ энэ resort бол амар proper, яг зөв хийгдсэн юм шиг санагдаж байна. Одоо энэ жишээлбэл энэ шүү дээ. Ингээл урлагийн бүтээлэг байж байгаа байхгүй юу? Энэ модны хожуулаас ингээд хөөрхөн загснуудыг ингээ хийж мэдсэн байх жишээний юм аа. Одоо баг Монголын хипхопчд, дуучид, муучид надаас бусд нь аль бишэний ирсэн юм шиг байна. Yo, what up? Мара юу гэж юм бэ? За сайхан наадч. Сайхан наадч. Сайхан зусч. За ингээ Art 88 дээр байна. Тэр Art 88-ийн урд очиж үзгөө. Бичигнийх нь урд. Энэ талдаа гэрэл, энэ талдаа яг ингээд урцнууд тэндээ тийм байшин, эндээ ийм байшин гэ. Байшин хоорондын зай маа гэд. Үйлчилгээ инээ тэрэ бас мундаг гоё зохион байгуулж гоё ажилласан юм байна. Art 88 Resort зундаа бол үе ингээд Монголын урлагийн хамтлаг дуучид ирээд яг энд бас VIP Art 88-ын тоглолт 88 дээр тоглолт хийгээд байд юм байна. Яг энэ хөвсгөл даалын хэрэг дээр энэ сайхан онгон дагшин байгальд ингээд өөрийнхөө дуу хоолойг энэ лус авдаг энд байгаа амрагч нар болон ажилчдаа ингээд тоглолт тавих мэдээж гоё байдаг. Одоо цаг хэд болж байгаа вэ гэвэл шүү дээ. Цаг 18:55. Ерөнхийдөө бид хоолнд орох маш төгсөж байгаа юм байна. Энд тэгээ галын наадам оройд хийдэг. Өнөө орой бас галын наадам хийнэ. Энэ барбекюнуудаа барби хийвэл боломжтой. Ингээл энд дуулаад парти болчтой юм шүү. Хөсгөл даалгатайгаа ердөө ойрхон. Гэрээс гараад ер нь 6 дахь хоног дээр явж байгаа юм уу да. Нодон жил чи бид хоёр шал өөр газраар явсан шүү дээ. Хамгийн сүүлд 22 онд өвлийн өвсгөлд ирсэн. Тэрнээс өмнө 100 гэх юм бол бүр 183 дугаар онд. Тэгээ ирсэн чи жанхаа ер нь шал өөр болсон, мөрөн хотч өөр болсон байна. Зам харгуйц сайжирсан байна. Манай хөвсгөлчүүд бас байгаль орчноо хамгаалах тал дээр эрвийхээрэл байж байна. Тэгээ бас нэг спешиал юм иргэд өчигдөр Алан Эрдэнэ сумын 100 жилийн наадам дээр Мара Митүнэ бид гурав перформ хийсэн. Тэр бас айгүй гоё байсан. Би одоо бяцхан бахаас би бас сумын төвийн наадам биднүүсийг маш сайн мэдэн л дээ. Гэхдээ өчигдрийн шоу бас айгүй спешиал байсан. Айгүй гоё байсан. Ямар их залуучуудтай, залуучууд нь ямар соёлтой юм те. Хөвсгөл аймаг бол надад үнэхээр таалагдж байна. Бид хөх баага дээрээс л хөх баага дээр бид тоглох стадион бараг дүүрэн юм хүмүүс байсан, залуучууд байсан. Залуучууд нь өсвөлийн залуучууд ер нь үзэгчд айгүй гоё ухтаж авсан, айгүй гоё соёлтой залуучууд байд юм байна. Тэгээ өчигдөр сумын наазам дээр ч бас тэрийг мэдэрлээ. Art 88 дээр ирээд энэ дээр нутгийн нангаа агчтэйгээ танилцаад тэгээд энэ сайхан resort-ын зохион байгуулалттай энд ингээд байгаад буудлаад усын нугаад ёсын дагаад хоолны нийцэндээ бол үнэхээр баяртай байна. Замд бас Митүнэтэйгээ хамт ганцхан нийлээд яваад Митүнэгийнхээ перформансыг харахад үнэхээр таатай байсан. Цаадах ч бас үнэхээр гоё уран бүтээлч болж хөгжсөөр байгаа дүдий зэрэгтэй яг үнэхээр гоё уран бүтээлч болсон байгааг хараад тайзан дээр хараад дууг нь сонсох надаас үнэхээр таатай байсан. Өнөөдрийг хүртэл so far аялал маань нэг иймэрхүү байна. Хөвсгөл даалын хэрэг дээр ирснэх өдөр болгон тэгээ аршаандаа шумбаж ариун биеэ улам ариутгаж байгаа. Үнэхээр nice шүү. Мөр унж гоё нойрд мор унаагүй. Би ч бас хурдны мөр дээр унж өссөн. Хурдны мөр мор бол яг энэ тал нутгийн эзэн л дээ. Тэгээд хүн төрлөختөө энэ Монголын тал нутаг хүн аим гарахад хэцүү энэ тал нутагт зэрлэг адуутай эхлээд миний л бодлоо доо. Тэгээд зэрлэг атуудаа нөхрөлж хамт ингэж амьдралаа залгуулж
орон зайг даван туулж тэгээ сайхан айрыг цагаагаа ууж гэх мэт зэрлэг адуу гаршуулснаас энэ соёл маань үүссэн байх гэж боддог.